Сайн сонь үзэгчдээ төв зэг мэдээллийн хөтөлбөрийн лавгаргийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Сургуулиудад хиймэл оюун ухаанд багш нэвтрүүлж 300 мянган компьютер нийлүүлнэ. Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлөгчдөд шилжүүлэх ажил эх сарын 1-ээс эхэлнэ. Эрдэнэс Монгол нэгдэл 10 компани татан болгож бүтцээ шинжилнэ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн үүслэг шинжилгээнд хамрагдав. Украины дайнд оролцох шин зэргүүд тэдний гэр бүлийн гишүүдийн өрийг чөлөөлнө. НАСА саран дээр суурин бааз байгуулах төлөвлөгөөг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу энэ оны 9 дугаар сарын 1-ээс эхлэн Монгол хэл, математикийн хичээлд хиймэл оюун ухааны багш, туслах багшийг нэвтрүүлэхээр болж мөн сургуулиудад нийт 300 мянган компьютер, ухаалаг самбар нийлүүлж, боловсролын ялгааг бууруулах томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг засгийн газраас мэдээллээ. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар боловсролын сайд энх хамгаалан мэдээлэл хийж, боловсролын салбарт гарааны тэгш боломж бүрдүүлэх зорилготой шинжилэл эхлүүлж байгааг онцоллоо. Тэрээр нэг сурагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар, нэг хүүхэд, нэг AI багш, нэг AI туслах гэсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг мэдгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжид Монгол хэл, математикийн хичээлдэр хиймэл оюун ухааны тусламж нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг компьютерийг дунджаар 11-ээс 12 сурагч ашиглаж байгаа бол шинжилгээний дараа 2 хүүхэд нэг компьютер ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 300 мянган Chromebook, 15 мянгаар ухаалаг самбар үе шаттайгаар нийлүүлэх бөгөөд эхний шатанд 2026 оны 9 дугаар сар гэхэд 100 мянган Chromebook, 5 мянган ухаалаг самбар сургуулиудад хүрэхээр болжээ. Дараагийн шатуудад 2027 онд дахин 200 мянган Chromebook, 10 мянган ухаалаг самбар нэмж нийлүүлэхээр төлөвлөжээ. Санхүүжилтийн хувьд энэ нь улсын төсвөөс шууд гарахгүй бөгөөд хөгжлийн банкны дэргэдэх санхүүгийн лизингийн компани болон Google зэрэг олон улсын түвш байгууллагатай хамтран 3-5 жилийн хугацаатай санхүүгийн түрээсийн хэлбэрээр хэрэгжүүлэх юм байна. Албаныхны мэдээлэлээр нэг Chromebook-ийг дунджаар 1.5 сая төгрөгөөр тооцож, нийт төсөл 300-аас 350 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар урьдчилан тооцоо гарчээ. Боловсролын сайд энх хамгаалан төсвийн ачаал нэмэхгүйгээр төр хувийн хвшлийн шин түншлэлээр хэрэгжүүлнэ гэж онцолж, худалдан авалтыг ил тод тендерээр зарлахыг мэдэгдэв. Мөн дотоодын компаниуд олон улсын үйлдвэрлэгчдийн консорциум хэлбэрээр оролцох боломжтойг дурдсан байна. Монгол хүүхд бүрийг мэдлэг ур чадрын хоцрогдлоос чөлөөлөө гэдэг бодлогыг зарласан тийм ээ. За энэ бодлогын гол зорилго бол хамгийн сайн сургууль бол гэрте ойрхон сургууль байна. За тэгээ хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг арилгах юм а гэдэг энэ бодлого хэрэгжиж байгаа. За энэ бодлогын хүрээнд хамгийн том хийж байгаа ажил бол нэг сурагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар, за нэг хүүхэд, нэг хиймэл оюун ухааны багш, нэг багш, нэг хиймэл оюун ухааны туслах багш гэсэн энэ том бодлогыг бид хэрэгжүүлж ээж өнөөдөр Монгол улсад үүссэн байж байгаа мэдлэгийн ур чадвараас Монгол хүүхд бүрийг чөлөөлөх энэ ажлуудыг хийж эхлүүлэх түүхийн шийдвэр өнөөдөр ингээд засгийн газраас гарлаа. 26 оны 9 сар гэхэд 100 мянган компьютер, Chromebook, 5 мянган ухаалаг самбар, за 2027 оны 2 сар 100 мянган Chromebook, 5 мянган ухаалаг самбар, 27 оны 9 сарын 1-ээс 28 оны 9 сарын 1 хүртэл 100 мянган компьютер, 550 мянган ухаалаг самбар сургууль бүхэнд нийлүүлэгдэх энэ ажлыг зохион байгуулахаар эхэлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь боловсролын хүртээмжийг тэгш болгох, хот хөдөөгийн болон төр хувийн сургуулийн ялгаа бууруулах, сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах юм. Судалгаагаар сурагчдын 3-2 нь уншсан зүйлээ бүрэн ойлгохгүй байгаа тул Монгол хэл, уран зохиол, унших чадварт онцгойлон анхаарахаар болжээ. Мөн 2026 оны 9 дугаар сарын 1-ээс эхлэн AI платформ ашиглан сурагч бүрт хиймэл оюуны багш бүрт AI туслах багш ажилуулах системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эрдэнэс давталгаа хувьцаат компанийн нас барсан иргэдийн 1072 хувьцаа ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх зохицуулалт эх сарын 1-ээс хэрэгжих талаар холбогдох албаныхан мэдээллээ. Монгол улсын засгийн газрын 154-р тогтоолын дагуу Эрдэнэс давталгаа хувьцаат компани хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон түүнд хамаарах ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх ажиллагаа албан ёсоор эхлэх гэж байна. Одоогийн байдлаар тус компани нийт хувьцааны 73.5%-ийг төр, дэг зууны 6%-ийг үндсэн аж ахуй нэгжүүд, үлдсэн 26.46%-ийг Монгол улсын 3.4 сая иргэн эзэмшиж байна. Иргэдэд 1072 ширхэг хувьцааг үн төлбөргүй эзэмшүүлсэн бөгөөд энэ хүрээнд нас барсан иргэдийн хувьцаа хоримтлагдсан ногдол ашгийг өв задгамжлалын журмаар шилжүүлэх эрх зүйн
эрсдлийн зохицуулалт бүрдээд байна. Урьдчилсан тооцоогоор 135 мянган гаруй нас барсан иргэний хувьцаа болон төрийн санд хуримтлагдсан ойролцоогоор 66 тэрбум төгрөгийн ноогд ашиг хууль ёсны өвлөгчдөж шилжих нөхцөл үүсжээ. Иргэд эхний ээлжид үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158 989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг илгээж хувьцаа болон ноогд ашигын мэдээлэлээ шалгах боломжтой. Үүний дараа нотариотод хандаж өв залгамжлах эрхийн гэрчлэлгээ гаргуулсан цахим сэтгэнд бүртгүүлснээр мэдээлэл автоматар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү дамжих юм. 2011 оны 3 сараас 2024 оны 23 оны 19 сарын 31-ний хооронд Монгол Улсын иргэн харьяатд байсан иргэдэд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гарсан. За улмаар 26 оны 4 сарын 29-ний 154 дугаар тогтоолоор тус шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж эзэмшүүлэх биш өвлүүлэх гэсэн утгатай шийдвэр гарсан. Өвлөх харилцаа маань 2026 оны 6 сарын 1-ээс эхэлж тоологдох юм. Энэ хугацаанд нас хойш өв хүлээн авах хүсэл гаргах, татгалзах хүсэл гаргах, үйл хэрхийн гэрчлэлээ бичих боломжтой болж байгаа гэдгийг бас олон нийт маань зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Гэхдээ сая ямар сайхан даргын хэлснээр эхлээд хувьцааны мэдээлэлээ та нар тусгай дугаарт мессежээр явуулна. За шаардлагатай бол аль ойрхон вебсайт дээр очиод регистрийн дугаараар өвлүүлэгчийн бусад компанийн хувьцаа, өөр компанийн хувьцаа, ногдлол ашиг түүн оногдох бэлэн мөний мэдээллийг аваарай би хэлмээр байна. За хоёр дахь алхам байна. Хамт амьдарч ирсэн өвлөгчдийн тухай бол 3 сарын дотор татгалзах хүсэлт өгөөгүй бол өв авсанд тооцдог уйлтай. За мөн 528-2-д заасан хамт амьдраагүй бусад өвлөгчийн хувьд бол 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтэд гаргаагүй бол татгалзсан тооцдог журамтай. Бүртгэл баталгаажсны дараа хувьцаа ноогдол ашиг нь өвлөгчийн үнэт цаасны дансанд шилжин орж e-Mongolia системээр мэдээлэл хүрэх бөгөөд иргэн брокерийн компаниар дамжуулан мөнгөө банкны данс руу шилжүүлэн авах боломжтой. Өв залгамжлын хугацааны хувьд хамт амьдарч байсан өвлөгч 3 сарын дотор татгалзах хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцно. Харин тусдаа амьдарч байсан өвлөгч 1 жилийн дотор хүсэлт гаргаагүй бол татгалзсан тооцох зохицуулалт үйлчлэнэ. Мөн гадаадад орсон суугаа иргэд 50 гаруй улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын байгууллагаар дамжуулан хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд нотариотын цахим системийг ашиглан алсаас шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна. Энэхүү зохицуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нээлттэй өдрөлгийг энэ 7 өдрийн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байсан алдагдaltaй ажилладаг 10 компанийг татан буулгаж бүтцийн шинжилэл хийхээр боллоо. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд 260 орчим ажлын байрыг цомогтгож нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гарна гэж тооцоолжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүтцийн шинжилэлтэй холбоотой шийдвэрүүдийг танилцуулж, төрийн өмчөд уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор алдагдaltaй ажиллаж буй 10 компанийг татан буулгах чиглэл өглөө. Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал давуу талаа мэдээлснээр шинжилгээ хүрээнд захиргааны зарлыг 10%, төрөөсийн зарлыг 30% бууруулж нийт 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой гэж тооцоолж байна. Засгийн газраас шинжилгээний багц шийдвэр тогтоодуудыг эх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж баталгаажуулах үүрэг чиглэл өгсөн байна. За энэ удаад Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд томоохон бас шинжилгээ эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараад тус байлгах, бизнесийн зарчмаараа ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй илүү хөрөнгө удирдах, за олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө усах энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх ийм шийдвэрийг гаргаж байна. За 6 сарын 15-наар Эрдэнэс Монгол компани одоо энэ хүрээнд бас нэрийг өөрчилж байгаа. Эрдэнэс Монгол компанийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон 6 сарын 15-наас хойш олон улсын зах зээлд гарах томоохон нэгдэл болгож ингэж өөрчилж байгаа. Мөн төрийн өмчөд уул уурхайн компаниудын офис удирдлагын зардлыг бууруулах, өндөр түрээс бүхий шилэн офисын хэрэглээг хязгаарлаж, төрийн өмчийн ашиглалт багтаа үйл хөдлөх хөрөнгийг илүү үр ашигтай ашиглах бодлого баримтлахаа мэдгдлээ. Шинжилгээ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийг зөвхөн олборлолтын бүтэц бус, төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялагын сангийн менежмент, IPO болон ховчлол хариуцсан олон улсын жишгт нийцсэн санхүүгийн институт болгон өөрчлөхөөр төлөвлөжээ. Ингэснээр нэгдлийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон өөрчлөн зохион байгуулах бөгөөд шинэ бүтэц эх сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн Эрдэнэс Монголын
үйлдвэрийн дор давхарсан бүтцтэй шаардлагагүй гэж үзсэн охин компаниудыг нэгтгэх, цомогдох ажлыг үе шаттай хийхээр болсон байна. Үүний өрөөнд 39 хүний бүрэлдэхүүнтэй зэс хайлуулах үйлдвэрлэлийн төслийг хариуцсан нэгжийг татан болгожээ. Албаныхны мэдээлснээр Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс 5 зэрэг стратегийн ач холбогдолтой компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх бөгөөд харин Мон Атом, Эрдэнэс хоёрдугаар зэрэг гадаад түншлэлтэй компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдээ зөвшөлдөх зарчмаар шийдвэр гаргах шаардлагатай гэдгийг онцоллоо. Цаашид нэгдлийн бүтэц компани засаглалыг сайжруулах, улс төрөөс хараат байдлыг бууруулах зорилгоор олон улсын Сантьяго зарчимд нийцүүлэн дүрмийн өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг мэдээллээ. Хар хорин захыг ярмагтай холбох дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70% хүрсэн байна. Ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байгаа бөгөөд 2 удаа давтан гүйцэтгэнэ. Үндсэн ган татлага буюу трос нь 58 мм-ийн голчтой 6 багц ган татлагын нийлмэл бүтцтэй байна. Энэхүү 6 багц тус бүрийг салгаж сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 6 цагт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 м. Ган татлагыг холбох ажлыг Францын Poma Group-ийн инженер мэрэгчлэтнүүд Monis инженеринг компани болон цагаан уран хийц компани баг хамтран гүйцэтгэж байна. Нэгдсэн төслийн удирдлагын газар, орон нутгийн өмчөд төсөвт үйлдвэрийн газар болон Максимал компани захиалагчийн хяналтыг тавьж байгаа талаар нийслэлийн тээврийн удирдах газраас мэдээллээ. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүү хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүрс хүчлийнхийн ялгаруулалт үлэмж бага байх юм байна. Монгол Улсын эдийн засаг хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран 5 дугаар сарын 22-нд цахим уулзалт зохион байгуулж Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны төр хэлэлцээр хүчин төгөлдөр болгохтой холбоотой хамтарсан мэдээлэлд гарын үсэг зурх арга хэмжээ зохион байгуулжээ. Хамтарсан мэдээлэлд нэг талаас эдийн засаг хөгжлийн сайдын их баяр болон нөгөө талаас тус комиссийн сайд нарын зөвлөлийн гишүүн худалдаа хариуцсан сайд Степнев нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хэлэлцээрийг 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажууллаа. Энэхүү хэлэлцээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг 180 сая гаруй хүн амтай Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд илүү таатай нөхцлөөр экспортлох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны саад дотоорыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох оролцоог нэмэгдүүлж, экспортын бүтэц зах зээлийг төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм. Нийт чанаргүй авалгын 92% буюу 89.2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгогдсон бөгөөд чанаргүй зээлийн авалгын 78% буюу 75.9 тэрбум төгрөг нь шүүхийн захирамж шийдвэрээр баталгаажсан байна. Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт хуваарлаагүй бөгөөд сангийн үр төлбөр болох засгийн газрын бонд болон хөгжлийн банкны үр төлбөрийг өөрийн хөрөнгийн их усрээс төлж дуусгажээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсөв, засгийн газрын бонд, хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн их усрыг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 9272 төсөлд 1.1 их 80 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Улсын хурлын гишүүн Эрдэнэт Ариун Зян нар хамтран ахмад насны хөдөлмөр эрхлэлтийн талаар хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар төлөвлөжээ. Одоогийн хуульд аж ахуйн нэгж байгууллага 50-аас дээш ажилтнтай бол тэдний 2% ахмадуудыг ажилуулна, тухайн ажилтны хүсэлтээр ажилтан ажил олгогч талын тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно хэмээн заасан ч нийгмийн даатгалын ерөнхий хуульд 20 жил ажилласан 65 нас хүрсэн гэж хязгаарсан тул шинээр төсөл санаачилжээ. Тодорхойлбол тэтгэврт гараад ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлийг өөр хүсэлтээр төлөхгүй байж болох эрхийг нээхээр хуулийн төсөлд тусган өргөн барихад бэлэн болсон байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг урамшуулал засгийн газраас хариуцсан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал хэрэгжил сэдэвт ерхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын бэлтгэлийг хангах зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Мандахай Ахалж, Улсын хурлын гишүүн Баасан Жаргал, Баярбаатар, Бат Эрдэнэ, Ганбаатар, Ган Хүлэг, Мөнх Баясгалан, Сэд Дорж, Ундраа, Уянга, Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөл тусгажээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс хүнсний хувьсгал цагаан алт, шинэ хоршоо гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлэн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлтэй зээл олгосоор байгаа лээ. Дотоод болсон үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арамдэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээ хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Вашингтоны ойролцоох Уолтер Ридийн үндэсний цэргийн эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
Ирэх сард 80 нас хүрэх Дональд Трамп 2 дахь бүрийн эрхийн хугацаанд энхүү олон нийтэд ил болсон 4 дахь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. За Америкийн Associated Press агентлагийн мэдээлснээр Трамп тус төвд 3 цаг гаруй хугацаанд үзүүлсэн бөгөөд тэрээр эмнэлгээс гарч цагаан ордон руу буцах замдаа өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа бүх зүйл төгс байлаа хэмээн нийтэлж эмчнэр болон эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. Гэхдээ үзлэгийн талаарх эмчийн тайлан одоогоор нийтлэгдээгүй байна. Сүүлийн жил гаруй хугацаанд гарынх нь арт тал хөхөрсөн, хөлийн шагаан хэсэг нь хавгансан, хүзүү нь өрөвсөж улаасан, зарим хурлын үеэр зүүргэмлэж унтсан гэх зэргээр Трампын эрүүл мэндтэй холбоотой дуйлан тасрахгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 10 сард эрүүл мэндийн үзлэгт хамрагдсны дараа цагаан ордны эмч Шон Барбарелла ерөнхийлөгчийн биологийн насыг бодит наснаас ойролцоогоор 14 насаар дүү байна хэмээн мэдэгдэж байсан юм а. Трамп ч мөн энэ сарын эхээр өөрийгөө 50 жилийн өмнөх шиг эрч хүчтэй байна гэж мэдэгдэж байсан билээ. Америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон нийтэд ямар хэмжээнд дэлгэх нь хуулиар зохицуулагддаггүй ихэвчлэн ерөнхийлөгч болон түүний багийн сонголтоос хамаардаг учраас цагаан ордон өчигдрийн үзлэгийн үр дүнг мэдээлэхээр төлөвлөж байгаа хэдий ч Трампын үзмжээр хязгаарлагдах нь тодорхой байна. Дараагийн мэдээ, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд дайтахаар гэрээ байгуулж байгаа шинэ цэргүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн үрийг чөлөөлөх захирамжид даваа гарагт гарын үсэг зурсан байна. Тодорхойлбол энэ сарын 1-ний өдрөөс хойш Батлан хамгаалах юмтай гэрээ байгуулсан цэргүүд болон тэдний гэр бүлийн гишүүнийг 10 сая рубль буюу 140 мянган $1 хүртэл хэмжээтэй төлөгдөөгүй үр төлбөрөөс нь чөлөөлөх бөгөөд тухайн үрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэр энэхүү өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон байх ёстой гэлээ. Оросын албаны улсын парламент уг хуулийн төслийг энэ сарын эхээр хэлэлцэж дэмжсэний дараагаар Путинд батлуулахаар илгээсэн юм. За энэ нь Украины эсрэг дайнд оролцох хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд санхүүгийн урамшууллыг ашиглаж байгаа хамгийн сүүлийн оролдлого болж байна. Уг шинэ хууль захирамж 2026 оны 5 дугаар сарын 1-ээс хойш Украинд дор хаяж 1 жил алба хаах буюу дайнд оролцох гэрээ байгуулсан Оросын албаны улсын иргэн бүрд хамаатай ба үрийн чөлөөлөлт албан агчийн эхнэр буюу нөхөрт хамаарна гэдгийг Кремлээс онцоллоо. Украины сөрөг давталгаа амжилттай болсны дараа Путин 2022 оны 9 сард 300 мянган орчим бэлтгэл хүчийг цэргийн албанд ажиллах зарлиг гаргаж байсан бол үүний улмаас олон мянган эрчүүд эх орноос дөрвөж Дагестан зэрэг зарим бус нутагт эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм а. За тэр цаг үеэс хойш Оросын албаны улсын эрх баригчид шинээр албан агчдын мөнгө урамшууллын хэмжээг аажмаар нэмэгдүүлж өндөр дүнтэй суур цалинг бий болгосон. За 2024 онд Владимир Путин зэвсэг түвшнийхээ идэвхтэй бие бүрэлдэхүүний хэмжээг 2026 он гэхэд 1.5 сая төгрөг зарлиг буулгасан бол өнгөрсөн жил тус улсын харим 417 мянган гэрээ цэргийн албан агчийг шинээр элсүүлсэн гэх тоог өгч байсан юм а. Сүүлийн мэдээ хүргэе. НАСА буюу Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн зүгээс саран дээр суурин бааз байгуулах ерөнхий төлөвлөгөөнийхөө дараагийн үе шатуудыг мягмар гарагт танилцууллаа. Өнгөрсөн 3 сард НАСА сарны өмнөд туйлд 2032 он гэхэд нарны эрчим хүчээр ажилладаг байнгын бааз байгуулах $20 тэрбум хөтөлбөрийг зарлаж байсан бөгөөд уг төлөвлөгөө 3 үе шаттай хэрэгжих юм. Эхний шатанд НАСА баазын газар зүйн байршлыг сонгохын тулд судалгааны робот станц, газардагч робот, үсрэгч дрон, сансрын нисгэгчдийг сарны гадаргуудаар жолоодж явах боломжтой багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зөөвөрлөх тээврийн хэрэгсэл, өндөр чанартай камер зэргийг сар руу илгээх бөгөөд эдгээр техникүүдийг зохион бүтээх өрсөлдөөнд Blue Origin, Intuitive Machines, Astra Robotic компаниуд шалгарсныг НАСА өчигдөр зарлалаа. За энэ үе шатанд саран дээрх робот машинуудын ажил 2029 он хүртэл үргэлжлэх ба 25 удаагийн тээвэрлэлээр нийтдээ 4 тонн ачааг саран дээр буулгахаар төлөвлөжээ. Үүний дараагийн шатанд саран дээр цөмийн болон нарны эрчим хүчний байгууламжуудыг барихаар төлөвлөсөн бол 3 дахь шатанд 2032 он гэхэд сарны өмнөд туйлд байнгын ажиллагаатай суурин бааз байгуулахаар зорж байна. Бааз байгуулагдсанаар Америкийн нэгдсэн улс шинжлэх ухааны туршид судалгаа явуулах, ховор эрдэс бодисын нөөц холбоорлох, цаашлаад ангараг гараг руу аялах боломжийг бүрдүүлэх юм а. НАСА Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2029 оноос өмнө саран дээр хүн буулгахаар төлөвлөж байгаа бол хөндлөнгийн шинжээч мэргэжилтнүүд НАСА-гийн энэхүү төлөвлөгөөг цаг хугацаанд хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.
Төвцөг мэдээлэл хөтөлбөрийн 5 гаругийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.